За бүгдээрээ сайн байна уу? Чойнон байна. За бидний дунд уламж тангаа ахын болон түүнтэй холбоотой маш олон мэдээлэлүүд байнгын цацагдж байдаг. За тухайн мэдээллүүд дотор үнэн зөв сайхан мэдээллүүд ч өгч байдаг, алдаатай мэдээллүүд ч өгч байдаг. Эсвэл бүр уламж тангаа ухааны нэр томьёог ашигласан хэрнээ тис хөндлөн бас ингээд буруу ташаа мэдээллүүд ингээд маш их хэмжээгээр явж байдаг. Тийм болохоор ерөнхийдөө энэ мэдээллүүдийг зэгцэлж үннийг нь үнэн, бурууг нь буруугаар нь ерөнхийдөө салгахаар өөрийнхөө хэмжээнд ингээд тайлбарлаж өгөхөөр цоврал бичлэгүүдийг ингээд бэлдсэн байна. За өнөөдрийн сэдв гэх юм бол уламжлалт тангаа ухаан гэх нэр томьёоны талаар ярилцах болно. За уламжлалт тангаа ухаан гэдэг нэр томьёо бол 100 гаруйхан жилийн өмнөөс бидний хэрэглээнд ерөнхийдөө хэрэглэгдэж ирсэн. За утгын хувьд гэх юм бол уламжлалт буюу хуучны аргаар ангаах буюу өвчлсөн биеийг эмчлэх гэсэн юм утгаар явж байдаг. Тэгвэл яг энэ өмнө нь яг эд ашиглаж явах үедээ ямар нэр томьёотой байсан бэ гэх юм бол тэжээх ухаан гэдэг нэр томьёотой байсан. За тэжээх ухаан гэдэг нь бол энэ сав шимийн ертөнцид буюу бидний хүрээлэн буй орчинд цаг агаар, уур амьсгал, газар зүйтэй тохируулан хэрхэн зөв хоолой, зөв амьдралын хэв маягаар амьдрах вэ? Буюу урьдчилан сэргийлэх. За өвчлсөн үед тухайн хүний өвчний шалтгаан, нөхцөл, шинж тэмдгийг хэрхэн эмчлэх вэ гэдгийг. За мөн ямар нэгэн байдлаар өвчлсөний дараа дахилт өгүүлэхгүй байх бүх арга хэмжээг цогцоор нь авч үздэг салбарыг бол одоо орчин цагийн уламжлалт тангаа ухаан буюу тэжээх ухаан гэж нэрлэдэг юм аа. За баярлалаа.